Цогоолж намын чимэд өр дарсан нь өгүүлэг 1980-аад оны дундуур намхай хүүхэд 6 дугаар анги төгсөх хавар ямдаг. Тэднийх гэнтхэн 15,000 төгрөгийн өртөө болж хоцорлоо. Аав нь 350 төгрөгийн цалинтай, ээж нь 120 төгрөгийн тэтгэвэр авдаг. 1 кг 2 дугаар гурил, шарвуудаа 80 мөнгө, литр бензин ганц төгрөг байсан цагаам. Гэтэл бүр 15,000 төгрөг шүү. Аав сундаг нь сумын худалдаа бэлтгэлийн ангийн барааны няр байсан юм. Тэтгэвртэн гарах болж ажлаа хүлээлгэж өгөхөөр тооллог хийтэл хэсэг бараа сохтутжээ. Дахин тоолохоор болж бүр амгаас ч хүмүүс ирсэн санагдана. Дахин тооллого бараг л 7 хоног үргэлжилсэн юмдаг. Эцэст нь яах чаргагүй 15,000 төгрөгийн барааны акт тавьж 45 хоногийн дотор төлөх улаан канттай бичиг үлдээчихэд явжээ. Хугацаанд нь барагдуулахгүй бол шоронд л явах юм байхаа. Үүгээр түгээр хөл хөс, тоглоом наадам, зодон зохионтой бүхнэр биел дутчихвэ гэсэн аятай бултган хоёр нарны хооронд гэртээ бараан харагддаггүй намхай хүү хүртэл гэр тойрон эргэлдэх болов. Аав нь мод толгоогоо өгсрүүлэн нэрж, ээж нь зуухныхоо өмнөр шуугтнана. Хачи юм да? Гүй тэгээс сох дотодог нь аваад идэж уужчихсан бол одоо яа гэхэв? Гүй бэ чи нэг 3-400 орчим төгрөгөл дутна гэсэн таамагтаа байсан. Гэтэл гээд аав ганцныхан үнсийг ядууны булан дээр тог хийлэн зөхлөө. Гүй яхаараа 3-400 төгрөг гэж яах юу ахав? Өнгөрдөг намар таргууныханд 2 авдар калибрийн сомол тараачихгүй юу? Овол цувуулж өгсөөр байгаад одоо хэдхэн хүнээл тооцоо үлдсэн байгаа юм. Селенин дэлэг, мухар гөржив, за бай зөөрчин. Тийм. Халзан намхайд бас 2 хайрцаг сомны тооцоо. Гээд бас мерцэриэм үлдсэн. Нэрийн аав нь ногоон төмөр авдартай сум задлаад хүмүүс тараагаад байсан юм. Гэхдээ ловл данс тооцоо хөдөлж харагдаагүй те. Нэг авдартаа ловтай 40-50 хайрцаг сум байдаг байх. Намхай чүүча дааж билээ. Харин нэг хайрцагдан 50 ширхэг сум байдгийг бол тэр хандахгүй. Гүй тэгээ тэр дутсан бараа чинь нэр төрлөөрөө гардаггүй юм уу? Гаралгүй яахав? Тэгээ юу дутчихаа вэ? Том үнийн дүнтэйгээс 4,000 төгрөгийн үнэтэй 2 хороолон маарл. Нийлээд 8,000. Пэх, гүй тэгээ тэр их маарлаа чинь тэгээ хааш нь хийждэг хэрэг вэ? 200-ын пошгоноос л том юм харагдан чинь лээ. Харин тийм ээ. Гүй чи ч одоо хүнд өгчхөөд марчихсан биш үү? Яалаа гэж. 4-5 метр маарл бол мартна гэсэн. Гүй тэр ч одоо нэг хороолондоо 500 метр байдаг юм шүү дээ. Яалаа да. Гүй тэгээд складны чинь хаалга хан зүгээр юм уу? Зүгээр. Гүй одоо тэгээд тэр хулгайч тэр том юм чи яаж даахав дээ. Ямар сохор данваа биштэй. Данваа ч одоо сугвчлал алхчихсан гихсэн. Урьжин жил хой тоолоод бараа ачиж явсан аймгийн трестийн машин унахгүй юу? Тэгээ шөн талаар нэг таржсан барааг нь цуглуулж ачаад ирсэн юм. Жолооч нь бие таарав, эмлэг хурдан бараад нэгэд байхлаар нь барааг нэг үрчлэн тулгаж аваагүй юм л да. Тэр л нэг жаахан тийм шиг цойлог гэж. Одоо яагаа тэр билээ те? Сүүл сонсгоноо. Тэр жолоочиг нааш сумын төвд хэл дуулахаар тэмээ барьж унаад явсан хойгуур замын 2 тэрэг тэрүүгээр дайраад гарсан юм байлээ. Арай ч үгүй байгаа да. Нэг нь машин тэрэгтэйгээ унаж ядаж байхад чинь тэрнээс нь хомсолж байдаг. Гүй тийм Монголоо алдсан амтэг гэж хаа байх вэ? Харин тийм. Би бас тэгэл бодчихгүй юу? Тэгтэл хойд сумдаар эзэнгүй бараа нууцхан зарсан сураг байна л. Мэдсэн бол тэр дэрвэд нь хэлцэн төлөөлөгчд хэлээ шалга болчихдаг л байсан юм. Яасад дүүрцэн улс байд чинь. Гүй тэгээ хоол хошин дүүрдэг юм байх та. Чи амигаас бараа татуулгатан патантайгаан тэр бүр тулахгүй л байх шиг харагддаг да. Хүнд дайж бараа авчихад ямар ч замаас нь авчихсан уу гэж байгаа юм шиг патан тулгаа сууж байлтай биш үү? Нэрлэхээр нэрийн эдгэдэг дээ. Алба гэдэл хэнхиглээд байдаг юм бэлээ. Жинхэнэ хэнхиг юм чин тэр л байж дээ. Тийм. Бас түрүү жил нярв олив шарв сүрэн шилжихэд барааг нь тоолж авсан да. Тэнд ч бас зарим нэг лоо суутайм байж магадгүй болоод явчихсан шүү. За тэгээд
Даалдсан хүн 10 томтой гэж үнэн л үд юм да. Хавийн амтныг л хардахдаа тулах нь. Хэцүү юм чил энэ байна да. Гэд аав нь толгоогоон сэгсэрлээ. Шавар сүрэнг манай сумынх ямар андах вэ штэ? Чи одоо мэдсээр байж хашир байхгүйд. Лонготой юм харахаараа л ахаа ичи болоод явчихдаг чинь далим дулаа байлгүй. За. Тэгэл хоёр чиг сольж болдгоо юм. Чиний л арын шин шүү дээ. Би ямар санаанасаа зохиож байгаа биш. Гэнхэд ламжив хагантд өгсөн патана чи шалгадаг юм уу да? Тэр бараа авах бүрдэл чамд шил юмтай ирэх юм билэ? Аав нь хоолоогоон засан суудал дээрэн хавчган эвгүрхэж ламжив яах вэ? Надаараа л тохом хааж байхгүй юу? Эхнэр нэгж шулм. Ээж нь багны арлуу тонгоон аман дараад нуг гинээн. Атхаад өгдөг эдийн буян шавхарснаас биш. Хаалгын чинээч улаан нүүрний буян барагдаагүй дайх. Гэд аав нь цээжин хаяллаа. Ээж нь энийсэн чигээрэн сумаар л нэг шуугаад эхэллээ. Гисэнд аав нь муухай харснаа. За, сумын төвөн гэтэн авгаа хөөхнүүдийн завчны жилээ гарвал гарчил байна биз. Тэр чамаа байна. Гэчгээд гансан төрүүлж гараад явчихлаа. Ээж магмаан нэгийг бодон жумган инээсээр суулаа. Дааж давшгүй их хөргөх атлан ичигийн тим амгалан тайван байхад нь намхаа баахан гайхав. Ижээ та яагаад энийгээд байгаа юм? Аав чинь хүүхэд хэвээрээ л өтөлч байна да. Надтай нэг гэрд ороход л жаахан хөөрөгчхөл хөлөө угалахаас боцохгүй хөө байсан юм. Би байдгаа энэ он жилүүд ч өөрчилж дийлсэнгүй. 30 хэдэн жил болчихж те. Тэр занган зарим хүн лавтгаж хэрэглээд байдаг юм. Намайг ашиглаад байна гэж муу санаж чаддаггүй. Гүм янзын хачин хүн шүү. Сая чи тэр харав уу? Ламжив яхавдэ надаар л далимдуулж тохом хааж байхгүй юу гэдэл цээжин хаялж байгааг нь. Гэтэл цаадах нь хөөрхийг хөөргөж угаад яасан бол доо? Хэцүү хүн. Намхаа босож ээжийнхэн толгой дээрээс үнэрлж ихэд аавынхан араас гарлаа. Ээжийнх нь хэлснээр үнэхээр л сумын төвөөр нэг яриа боллоо. Зарим хөгшчүүл намхаа харангуутан одоо яанаа л гэлцэн зовиртой царайлцгаана. Юугүй аавын шоронд очиж ард нь хөөрхийг хөөн өнчрөөд үлдэх гэж байгаа юм шиг л аашилцгаана. Намхаа хүү эмэрхүү нялгануурд үнэхэрийн дургүй тул гадуур гарахыг байчглаа. Гэтэл аав нь ёр тоож байгаа чим алга бас мөнгө төгөрөг хайсанчгүй балгадгаар балгаж бяцхан сумын төвдөн багтаж ятсан мэт цээжин хангалзуулсаар. Хангалзуур сандагчдаа бүр цайчих гэжтэй. Шилтэ цэнхрэн гудрал явж байна. Өр төм хүрхээр хүн цайчих тийм гэсэн. Үний юм байна л да. Гэж хүртэл ярьцгаана. Ээж нь ч бас налайдгараа налайсаар л. 1-2 хоногоос намхаач тэр хоёрын даган тайвшраад эхэлчихжээ. Нэг өдөр урдговын баян паламжив урдын адил түнтгэр ширэн дайланган бөндгнүүлсээр тэдний гаданд буулаа. Жилдэн тоотойхон сумын төвд бараан харагдаг тэр хүнийг эрэхэд аав ээж хоёр нь хөл алддаг юм. Аавтай нь гангар гонгор хийн ганц 2 шил юм султгаад дуулдж хоноод мордоно. Намхаач баян ахын уулын буг шиг гөлбөлтсөн тосон борлог морийг наргамжхаасан өмнө сумын төвөөр өө дуруугүй жороолуулан 3 гороолж баахан гангарч гайхуулж авандаа. Мангандаа тэр хүнийг аавынхаа төрсөн ахын л гэж боддог байлаа. Уг нь ааваас нь төсөөр гоонгор нуруутай, урт тэрвүүтэй, унжигэр хамартай хүн л дээ. Төрсөн биш, хүж бэрэлдсэн ах нь болохыг нэлээд хожуу мэдсэн юм. Хүж бэрэлдэнэ гэж яадаг юм гэхлээр хөлстэй цамцаан сольж өмсөөд эрхийн урууныхаа цусыг ханаж аягтай эрхэнд тусаагаад зорж угаад ах дүүс болохыг хэлдэг юм гэж нарийн учир начрыг намхаад аав нь хэлж өгчээ. Паламжив ахынх нь тэр түнтгэр дайлангаас хамгийн түрүүнд тавтын тагдгар бидонтой нэрмэл арих гарна. Ээж нь тэрнийг халааж шар тус орхиод тэр хоёрыг дайлна. Нэрмлийн араас 100 цагтвал 2 тэн бидонтой цөцгөө намардвал Орос панерын завсар хавчуулсан 2 хуруу зузаан сарлагын даргаар өрөм. Өвөл хавардвал саксны бөмбөг шиг бөндгөр гүзээтэй шар тос гарна. Ааруул ээзги заримдан горзгор хөх борцож байна. Буцахт нь тэр богцыг ээж нь бас түнтийлгээл тохож өгөндөө жохом юугаар дүүргэж байсныг намхаа огт сонирхдог явжээ.
Энэ удаад намхай жороо борлогоор нь гайхуулсангүй. Бушуухан шиг л голын мөрөг рүү аваачин аргамчхаад гүйгээд ирлээ. Ээж нь бууцгийж гисэн нөгөө хоёр ч нэлээн халамжчихсан хойд Орос ахын Антропов гэдэг хүн үхэж төр өөрчлөгдөд удаагүй байгаач дахиад сөрхий бужигнаж магадгүй байгаа тухай хөөрөлдөн суулаа. Тэгснэн нүүдэл харж чадахгүй болохоос өмнө нүүцгэх юм болоод шатар өрцгөв. Тэр хоёрын шатардхан зугаатай. Аль нь буцан шартай гэж жигтэйхэн. Нөгөө нь буцаахгүй гин. Нэг удаа Паламж баян Берсэн сул алдчихад өгөхгүй буцна гэж зүтгэсэнд аав нь буцаахгүй гэд Берсэн булаалдаж угаад шатран хөмөрч орхисон юмдаг. Ээж нь тэр хоёрыг шоолон хөхөрсөөр суудаг билээ. Хоёр өрөг тавьчихад тэд шатран хураалаа. Хэвтэг дэшэн орж ээж нь Паламж бахад гуц давхарлаад ор засаж өгөв. Хай магма. Миний дөө зөөлөн дэвсгэр ташаа цоордог гэдэг шүү. Хатуух юм дэвс. Ах залхуурхал гээд байна да. Та хэдийн залуугүй юм гэж юу ахав те? Одоо наа сандагч нь дан гутсан дээр унтаж чадхан болсон ш. Өглөө ташаа нухаад гээд бүүн унтуу босч ирдэг болсон. Та хэлээч. Хайда. Төв сөрөнгөө мэд чингээд өөрийн ирэхгүй ялхамсаад хэрэг алгадаа ах минь. Гэж аав нь өөрийгөө мөр хайдлаа. Яаж болно доо? Сая. Тэр жил ягав. Нөгөө шүлхэний жилийн намарда карантины харуулда бид хоёр гунангийн зон дээр сарны туяа хөдөрж хээр 3 хонсондоо өглөө босоход ташаа сүвэнд чулуу шигээд наалчихсан байдагсан даа. Хэвтэгтэн хөдөрсөн сарны туяа өөрөөр шүүдэр болж дарайчихсан байдаг байлаа. Даар нь өлсөн ядарна гэж юу байдаг юм л гэж явж даа бид. За одоо энэ хүүхдийг харахаар гээд өгөн дурлан тэр хоёрын дунд налчин сугаан намхаарав хялам хийлээ. Залуу халуун байж даа ах минь. Одоо тэгж 3 байтга ганцхан бол уссан хавангүйгээд нүүр нүцэхийгээд өгөхгүй байх л да. Дахиж хоёулан 3 хоногт цагаан шилтийн махыг юучгүй барж билээ. Чөмгийн хүжгэнтэл сарчихсан. Чиний тэр нэг цагаан карбиг айман цэцэн шүү. Тэр шүлхэний жилийн 4 жил билүү дээ, түрүүгийн 4 жил нь билүү. Бид хоёр хангаруу нэг жинд явсан да. Цаах минь. Тэрнийг ярих юм бол үлгэр. Хүн өмшихгүй юм болно. Одоо нэрэл тэгэх бах та. Гэж баян Паламж бах нь хүлээн зөвшөөрч байна. Ярил да. Хоёр ханхад яасан юм? Хэмээн намхай хүү хэрэг дурлан урагшаахад суусанд Паламж бах нь хэг хөхөрч өмнөх аягтайхан аван намхайд бариад бид хоёр чинь залуудаан задарчч зангирч явсан хоёр доо. Ярил нэг шин байтугай хэдэн ч дуусахгүй. Харин ч манай тэр муу цэцэг сөрөнгө охин хөөхдөд голлог ойр байж үзээрэй те. Гэвэм. Паламж бахын ганц охин нь намхайгаас 2 дээр 8 дугаар ангид сурдаг. Аав шигийн уртунжгар хамартай. Онин нүдтэй өндөр хар бүрг охин байдаг юм. Намхай заал гэлээ. Ямар цэцэгсрэн ихчийг өмөрөөд ангийнх нь банд нартай улаан халзан болтлон зодолцсон ярилтай биш дээ. Ангийнх нь түүнийг баян Паламжийн сайраг хар анги гэдэг юм. Нэрэж сайраг харалда. Алхаж гიშгхэн хүртэл хөгшин анги шиг. Гэхдээ л намхад нэг л юм болохгүй байгаа мэт санагдаад тэсэлгүй зодон хийсэн хэрэг юм. Ах минь наатхандан арх битгийг уучдаг юм шүү. Аав нь аягтайгаа өгсөөр байгаад уугаас орчихсан юм. Өөр шиг хар нь ялхаасан арх гударсан хатмал хар юм болох нь гэж ээж нь тэндээс намжирдаж байна. Буцаагаад авчихаас өмнө бошуухан шиг залгиж орхиод аягийг барьсанд зүгээр. Эрүүл энэ зэргийн юмны ард гарчдаг байхгүй бол юуных нь ир болох вэ? Тийм ээ. Сая гэд аав руу налж байлаа. Тэгснэн намхан дээгүр аавынх нь мөрөөр тавирч толгоо хацарт нь нааснаа. Ах нь дүүгийнхэн тухай сонсоод яаж гоовол гэж бодогдоод байцуу тэсэлгүй мордоод ирлээ. Бууга царайгч нь хараад л харин дотор цэлсгээгээ тайвширч чадах юм байна. Ахыган байгаа цагт энэ зэрэг ямиг ёстой твээч байтгээ тоо. Хөгштийн буян хорв ойлгож явсны хүчинд ахых нь хотон тоолдог нь ч байна. Авдарт жинэлдэг нь ч байна. Наад хэдэн төгөргөн чинь ганц энэв айрл. Гэд
өөр дээрх далингасан алтан нухтай их гарын шүрэн хөөргөн гаргаж аавд бариад нам тагалчихна. Энийг аваачаа тэр мө тоолгон комиссийнхны ам руу чигчих. Хүү яалаа гэж болдго юм бэ? Годо байдлаа муу ахыгаан барьдаг хөөргүй болох нь тийм гэж байхгүй яалаа гэж. Таны өмнөөс ямар өр төлөө тавьчихсан байгаа биш. Энтэр гэдэл аав ээж хоёр нь зэрэг шаагалдав. Таны өмнөөс өр төлөөс тавьчихсан биш гэдэг чи юу гэж байгаа юм? Харин холын хөндлөнгөн хүн биш дээ. Энэ мө өвчүү цээжний минь цаана зулайг нэг ишгэж төрснөөс илүү нэг мө дөөмөн гэсэн сэтгэл байдаг юм шүү. Гэд сүрхий уурлах шинжтэй. Сүүлдэн тэр сүрхий хуурай ах トゥ хоёр бараг муудалцахтан дулсан тул намха юмыг яаж мэдхэвгээд бошуухан тэр хоёрын дундаас бослоо. Тэгж паламж бахан бууж өгөөд шүрэн хөөргөн өртөн үлдээхэр боллоо. Гэвчиг бүрэн бууж өгсөнгүй. За яахав. Уг нь ахтан нэг дунд гарын пэсүү бас нэг их гарын халтар маань гартав ингээд хөөрг бэ. Гэхдээ ах нь өглөө хэд хутгаа мардчихад гарan шүү. Үгүй гэвэл ёстой гомдон. Өөр би яах юм? Та хоёр тэгээд хэлж чадахгүй л байгаа биз гэж байна. Өглөө намхайг унтаж байх хоогуур баян паламж бахан явчихсан байлаа. Авдар дээр үзүүр дохоо хол илүү хэд хутга гинж бэлтээгээ хөглөрнө. Эртхэн шиг босоод ахад морин дөхүүлээд өгдөг бай. Аавыгаа маргнуулаад моринд нь явуулж л байдаг. Нойрыг унтаж би сэрж боддог юм шүү хөөмөн гэдэл аав нь дөнгөгдөө тамхиан ноход сууна. Төдөлгүй тэднийд далбаан бадарч сархинэг цагаан нарын хідэн харцуул цуглараад өнөөх хэд хутгыг гардамжуулан үзэж халаглан шогширцоож үн ханшин хэлцэв. Аав нь өчигдрийн тавтан бидонтой нэрмлийн үлдэгдлийг урдаан тавьчихад тамхиан багуулан дээгүр харж шилэн ширгөөсөн шигээ суун. Намхаач юуны дутах вэлээ? Өнөөх хідэн харцуул дундуур жихэлдэж шургаад хэд хутгыг булаацалдан үзэв. Төвний баримд багтахгүй бүдүүн хар булгаарн хойных нь доод хэсгийг долгиотсон давхар мөнгөн уулс ороож төвний дээр мөнгөн үйлс хуйлран угалсна. Үйлсийн дээгүүр дэлсүүлэн жигүр шиг дэрвсэн морьтой хүн халин дүүлэн нисгэжээ. Чигчи хуруу шиг бүдүүн төв хагас орчим урд хоёр зааны ясан савхан толгой хэсэг рүүгэн дөрвөлж ирснийг мөнгөн луу сүүлэрийн орон өгсөөр төгсгөлд нь аман сүртэй анган цогноожээ. Хуруу орчим бүдүүн усан гинжнүүд нь хоёр алган дээр тогтохгүй иш тишин холбирч асгарна. Хэтэн тэнилэгсэн алга шиг хэмжээтэй мөн л уулс үйлсэн нарсран хэтэ юм а. Хутганы тойв дээр урд хоёр савар дээрэн эрүүгэн тавин өсрөндүүлэхэд бэлхэн бие хуран хэвтэй барын дүрстэй. Нүдэн дүрлигээд юу эргэлдэх нөө гэмээр. Ястал ид юм да. Нөгөө засагт хааны өрлөв дарахны хийцэгдэг нь мөн үү? Биш ээ. Торгуудын сэцэн мангийнхнаас ирсэн юм. 30 мөнгө орсон уу? Яаж 30-аар дагтах вэ? Төрөө жил төв музейн сан хөмөргөн хүмүүс ирж 7000 төгрөгөөр авъя гэхэд нөгөөгүй гэлцдэг нөгөө хотго нь мөн үү? Мөн. Дахид л өгч орхихгүй. 7000 гэдэг чинь мөнгө шүү. Хайр юм. Ингээд аав нь дургүй эцсэнгүй хоолоо заслаа. Цугласан харцуул энэ мэтэр хөөрөлдөн. Сархинэг цагаан уртаар шүүрс алдаад баян палмаач энэ зэргийн юмд ёстой хотоохгүй дээ. Гэхдээ хотоохгүй ч үгүй гүдээгчгүй гэж аав нь цээж хаялан хээгж өрхөв. Яавал тань шиг паламж баяны хуурай дүүн болохов? Эхлээд чанхан төлөөс орчихтаа. Тааж сайн дүлдэг юм байна л да. Ямар ч байсан чам шиг хорголоон тоолж, хонжо харж, хоёр үзүүртэй зүв болж хоногийн тог тонгойлгосонгүй те. Ээж нь тэдний дундуур орж хаахаа тэгээд хоёр чиг айтайхан салжгаж чадахгүй зөнөг төнхгүй хуухай олон юм чалчицгаалгүй наад хар усан гудар хэмээн таснамжирдав. Тэгсгээд аав нь өнөөхөдтэй хамт гарч алга боллоо. Эхүд дээр ээжийнхэн толын ойрын хамаатан дээдээ чагунц бургасан тайган арвчилчихсан ирлээ. Мен дусчгүй өврөөсөн үнэн сонд бодолтой дамбайс юм гаргаж ээжийнхэн гарт баривлаад хадгаламжаа сан хэдий юм аваад ирлээ.
цааяа чинь хойд байрны эхэнд нөгөө хэдтэйгээ нийлчихсэн нэг их гавья байгуулжсан аятаа дуулж хуурдаад л явна. Байхгүй дээр нэг жаах юм сэмхэ өгөхгүй бол сүгсгэнэж өвчгнөд авахгүй л гэж ханкаглана. За чи наад аман хамхаараа. Тэгж угаа тэр хам эстэн душаачих. Хөөе. Инээж айлгүйд юу болчихсон юм? Өрбөөсөндөө таталчихсан улсууж юун жуужуу дотортой жихэв. Гэд ээжин жаал загнаж аваад аягцаа очичход бушуухан гарлаа. Маргааш оройхон нар жаргахтаа уралдаад шил дамба машин тэрэг шиг дэнкийсэн том хүрийн шар нэг алаг шүтлэн хоёр холбож дуугаад хүй хай пит бад болсоор гэрийнх нь гадаа буулаа. Бас болоогүй. Хугас шил арх өвөрдөлчихсөн. Хол газар хөөгдсөн холбоотой хоёр бөөрөм бэлхэлзүүлэн нүдэн эргэлдүүлэн түлээ бараатан өөхөрдөн зогсон. Шил дамб гэртж орсонгүй. Аав ээж хоёрын гадаа дуудаж "За, хагш хоёр минь. Энэ хүрэн шарыг сайн хараад ав. Зүүн ууландаа л ийм шартай айл байхгүй ш. Ёстой байхгүй. Дүүн та хоёртан энэ шарыг өгч байгаа юм. Тэр мөн шүтлэн үл яах вэ? Манай мал махих. Би одоо энэ шарыг хөөж аваачаад пүүн дээр гаргана. 500 татахгүй юм болов? Заяа нь хаяг. Тэгээд мөнгөний та хоёртан тушаачхна. Та хоёр минь элдв юм битгий бодорой. Дүүн хэдийн нэг мө хазааргүйлэгдэг дундгарын хулгайч гисэн. Харин энэ шар бол яхааргүй манай тугал байгаа юм шүү. Ахыг хоёртон өгч байсан ч буруугаар юм хялаалахгүй. Алив. Дүүгээ нэг үнэрлээх. Гээд аав ээж хоёрт нь нэг тавируулснаа нөгөө хугас шилтэгэн аавд нь барьлаа. Аав нь хоёрынтой гуд хийлгэн залгаад өгсөнд үлдсний ганцхан ямсгаагаар хөнтөрч шилийн хураалтай төлөний адаг руу чулуудчихв. За, маргааш дүүн энэ шарны үнийг сохор зоосч дутаалгүй авчираад эгчд тушаачгаад тэгээд тухтаа сууж цай унаа. Эгч минь нэг сайхан шил порхийлэгчгээд байж байгаарай. Алив, дахиад нэг үнсээ. Гээд аавын тэрч хацар нүүрэнд нь нус нулимс шүлсэн баахан ялдаж "Аваас хойш" гээд хоолойн зангирч хэсэг гацснаа шүлсэн гүт хийдэл залгив. Таныг харахаар л аав минь бодогдоод байдаг. Яах вэ? Би хүний ганц хүү. Алдаж онжил явна. Гэхдээ буруу юм хийхэр юм би төрийн хуулиас танаас л айж явдаг юм шүү. Төй чорт. Тэмүүл төрийн хуулиар нь юу юм? Миний ахын дэргэд гिचгээд мордон өнөөх хоёрон шилбүр тажигнуулсаар мал мах авч байсан нэгдлийн хашаа руу хөн одлоо. Хөөр хэмнэ. Көм яг аав шүү. Нас нь яв хэрэрэн өвччихсэн юм шиг ямар адилхан болдог л үдвэ. Миний муу 10 занч 90 хуйх байсан юм да. Гээд аав нь хэнгэнтэл санаалдаж. Тэгээд намхан түнжин толгойг илэн энэ шил дамбын эцэг 10 зан нацгийг миний хүү мэдэхгүй. Өнгөрөөд 10 жил болж байгаа юм. Бид хоёр оонон ивэр шиг л салдаггүй явлаа. Эрийн чиний ир олоод иргэвэл эргэлзээгүй 10 зангаал чирээд очин доо. Гэвэм. Та хоёр бас хөстэй цамцаа сольж өмссөн юм уу? Тэгэлгүй яахав. Гээд дууга хураахад харцсан нэг л хачин гунигтай сүм ичгэж билээ. Маргаашаас нь аавынх нь авга болдог дөнтүү жаажаа, цагаан ах, бас хараа гомб, уран дэмбэ, самган гээд танихгүй хүмүүсийн хөл тэднийхийг бүр залхмаар дарчихлаа. Зарим нь өнжин хонон найрлаж наадаж аваад явцгаана. Нэг мэдсэн өнөх дааж давшгүй өөр ялбар даанч таг мардчихжээ. Хамгийн сүүлд жур баясах тохом цагаантай хул олог байдсангүй хөдөлчихсөн ирлээ. Аав ээж хоёр нь зэрэг л баясах минь ах их чирэгэн авсан гээл бодчих. Одоо боллоо. Өр төлбөр аль хэдийнэ дуусчихсан. Олон ялхны отонтой та хэдэд минь наад байд чи хэрэг болно шүү дээ. Гэсэндээ би яхаран та хоёрын өр ялбараа суулцч болдгоо юм. Та нар намайг ядарсан дутарсан амт ингээд ялгуурлан муучилж хараад байгаа юм уу? Үгүй шүү. Муу дүүн ядарсаж гисэн бас хүн шүү. Та хоёр л намайг хүний дайтад үзэхгүй байхад хэн намайг хүн гэж үзэх юм? Гэд янгэнтэл уйлжглаа. Аав ээж хоёр нь жур баясхын хоёр талд суужхаад нэг нь нулимсын, нөгөөг нь үргэлжийн жолоогүй гойжж байдаг ногоон нусын зэрэг арчиж, муг хэрзгэр нурууг нь элж таалан зөндөөн аргадав. Тэр хоёр лавл намхай хүгэн хязээж тэгж аргадж байгаагүй юмдаг.
Тэр үйл төлбөр чинь дуусчихсан ч гэсэн би таярт өгнө. Таяр авах ёстой мэдвүү? Ах та ядаж тэтгүртэн гарчихсан байхаа. Одоо танд хөл зөөлөнтэй номхууна хэрэгтэй шүү дээ. Миний энэ алга байц хонио хонь буруу зөвч байхгүй манай хэдэн халтрууд ноолдг юм. Бага залуу юм амтан явдалч зөөлөнтэй та үг дугайл ав. Дүүгээ нэг хүн гэж бодож үзээч дээ та. Тэгэхгүй бол насан турш гээд хэн гэдгэн ярьж 2-3 үжир шар ус голоосон хэн гэдгэн өвчүүгэн гаргаж энд нэг юм зангираа салахгүй шүү гэсээр байгаад гадаах түлэнээс нь уйчхаад явчихлаа. Нэрэнч журын хэлснээр аав нь тэр алгууг дандаа ундаг болсон юм. Бүр тас согтуу амтан 2 тал руу нь гул зааж санжаад байхтал унагчхалгүй айдж эвсээр гэрийнх нь гадаа аваад ирдэгсэн. Хэдэн жил дараалан хөөхөн хул алаг унаг гаргаж тэднийх хэдэн хул алаг дуутай болсон юм. Хожим аав нь муу журмын хул алагыг үнэхээр л өгье гэж өгчтэй гэж билээ. Тэгээд жур баясах ахын араас хар зогссон аав нь сохорсон биш завшив гэгчээр өрөнд орсон биш манайх юм тайл болгодог. Гэтэл ээж нь учиргүй дургүйсэж юу гэж байгаа юм? Муу яр байгаа. Энэ олон амтан ахад үсэн сэтгэлийн өглөгийг дааж явна гэдэг чинь хэмэн амаргүй шүү. Чи яах бодсон сансан чимгүй хангал заадал гэв. Юу ч бодховд. Өгчч авч зурсан хөөм бэ гэж хэд аав нь гэрлүүгэн нуруугаан үрэн хангалцсаар алхчихж билээ. Намхай хүүгийн аавыг сум даяаран хангалзуур самдаг гэдэг байлаа.